өчөхгүй байх үү. 100 сабийнхаа юм хийх гэж байгаа. Унж мунаа битэж мэтээд имлэг гарах үү. Ээжээ за тэгэхээр унах шиг хамнахгүй ч юм уу. Йоо за унсангүй. Ямар гоё юм бэ? Энийг цаан байгааг явуулдаа ёо. Унсдаг хаа. Oh my goodness, yo! Fly away with me. Come and fly away with me. Come and fly away with me. Come and fly away with me. Шинэчлэг. За би одоо болохоор ер нь бол Office-тэй байна. Хэдүүлээ өнөөдөр миний 100k special. За миний хувьд ер нь бол special шүү. За хэдүүлээ бажээ. За 100k special secret partner авсан. Тэгээ хэдүүлээ би өнөөдөр special дугаарыг ер нь хүмүүс өөртөө нэг зорилго тавьчаад идэв штэ. Зорилго тавьчаад мөрөөддөг, тэр мөрөөдөлтөд яаж үлдэх мэдгүй, яхаа ч юм мэдгүй байх үе зөндөө байдаг те. Тэгээ хэдүүлээ өнөөдөр миний энэ онцгой баярыг яг миний мөрөөдөл ихэрсэн газар руу хамтдаа яваад задлцгаая. За тэгээд хамтаагаарай. Ер нь бол би алхах нь би өнөөдөр айгүй зөриг гаргаад бүр автобусанд суугаад алхаад тэр чинь автобусаа би муулж байгаа юм ерөөсөө биш үү. Ер нь ингээд олон хүнтэй газараар явж бичлэг хийх гэж байгаа. Тэгээ миний хувьд гаргаж байгаа асар том зөргөө гэж л хэлэх гэж байгаа шүү. Тэгээд үүдээ хамтдаа байгаарай. За тэгээ ер нь бол ингээд гадуур их явах учраас маш энгийн зүгээр энгийн нэг юм цүнх авцсан. За тэгээд түрээ авчий. Тэгээд утгаар ажил хийдэг хүн 2 утастай уцаа хийгээд ер нь манай офис маш ингийн нөх олон юм байхгүй тогтжуулж амжаагүй байгаа. Зав зай гарахаараа ер нь айгүй гоё тогтжуулаад нэг тийм кози ажил хийх үз тийм гоё орчин болгоно гэж бодож байгаа. Одоохондоо яг сургалт ордог ширээ сандалнууд маань л байгаа. Гараад уулзъя. Баянбүрд рүү алхаад явж гин. Баянбүрдээс хэдүүлээ автобусанд сунаа. Тэгээд одоо микер явж байгаа. Нөх амар шууган орохгүй байх гэж бодож гин. Тэгээ Баянбүрд хүртэл нэг 200-300 м байна. Тэр хооронд яах гэж байгаа вэ гэдгээ ярий. За би болохоор би ч яах вэ? Гэхдээ миний багнаас болохоор ихэвчлэн Динжимэн хайлааст хоёрын хооронд өрнсөн. Тэгээд ихэнхдээ Динжимэнгад өрнсөн. Тэгээд би манай гэр ер нь жоохон дээхэн байдаг гэсэн учраас ер нь гэрээс маань хот тэр жигтэй харагддаг байсан. Тэгээд би багасаа айгүй их нэг тийм мөрөөдөх дуртай, айгүй том мөрөөдлөө бичдэг. Одоо миний тэмдэглэлийн дэвтрүүдийг харах юм бол маш олон гой ингээд одоо биелсэн тийм мөрөөдлөө зөндөө байдаг. Тэгээ миний мөрөөдөл одоо ч гэсэн ер нь бол бисээр л явж байна л да. Тэгээд хэдүүлээ энэ 100k-га авсан байна. За тэгээд ер нь хэдүүлээ би яг яаж мөрөөддөг байсан, миний багнаас яаж өрнөсөн гэд айгүй гой зүйлийг замдаа ярилцъя гэж бодож байна. За ер нь яг юу ярихаа мэдгүй. Гэхдээ нэг иймэрхүү утгатай бичлэг байхгүй юу? Тэгээд зөндөө хүмүүс хараад байна. Би амар хичээд байгаа учраас бичлэгээ энэ хүртэл дуусгаад автобусд суухдаа оръё. Өнөр автобус ч юм шүү дээ. Юутай болсон байл шүү дээ. Карттай болсон би. Амар гоё аппликейшнд болсон байлээ. Тэгээд аппликейшн дээрх QR код уншуулаад автобусанд явчихд юм байл шүү дээ. Өгчих байсан шүү дээ. Ахтай. Апсоо. Йоо, яриачтай амьдрал ягаад ийм шудраг бус юм бэ? Амар төвжрээтэй байна гэд би автобуснаас буугаад хар халуунд 30 минут алхаа явж байсан чинь миний автобус хажуугаар гараа өнгөрчлөө. Дотроос ирүүхэн сууж явах байсан биз дээ. Йоо. Ийм л шудраг бус нэг юм явж гин. За одоо бараг ирлээ. Уг нь бол миний буух хэвээр автобусны буудал саяных байсан. Тэгээд ёо. За одоо харуулъя заяа. За тэр нэг шар байгаа. Тэр шар чинь болохоор миний сургууль шүү дээ. Японы тусламжаар барьж өгч исэн 4 давхар анх орохдоо бүр мангар гоё сургууль байсан. За
За энэ мөн чанар гэдэг дэлгүүр болохоор энэ дэлгүүрийн ах сүүлд нэг рилээр айгу алдартай болоод ирсэн шүү дээ. Энэ ах маань бүр яг хിവэрэ байж илээ шүү. Энэ дэлгүүрийн ах бүр үнэхээр хөөрхөн ааштай. Одоо бодоод тахад хүүхдүүдэд бүр үнэхээр хөөрхөн л байж дээ. Гой санагдаад тахаа. За би энэ Японы тусламжаар гээл нэг сүрхий яриад сургуульд орсон чинь тэр үеэс эхлээд ер нь манай улсын амар ядуу юм байна гэж бодож эхэлсэн байлээ. Тэгээ энэ бодол маань намайг 20 хэд гартал байсан. Тэгсэн чинь одоо бодохны үгүй юм байлээ шүү дээ. За одоо болохоор би яг сургуулаасаа манайх ингэж явдаг. Тэр дахиад нэг автобус явж байна. Ер нь намайг бууснаас хойш төгжрээ арилцсан юм шүү дээ. За одоо тэр автобус нэг газар зогсон. Энэ болохоор яг миний сургууль руугаа орохгүй ч юм уу алхмааргүй үедээ буудаг гэсэн автобусны буудал. Гэхдээ энэ хоёулаа ялгаагүй болох нь. Би одоо тэнд зогсон. Одоо тэнд байгаа заяа. Тэнд зогсон ч би наашаага алхана. Тийм учраас зүгээр сонголтоо хийдэг байсан да. За одоо хичээлээ тараад явхдаа явдаг гэсэн миний замаар явж байна. Ер нь бага ахтай харьцуулахад айгүй их мод ургасан байна энэ хартаа. Намайг байхад эзээ ч юм мод байгаагүй нийл шороо би тэгээ шороо тостоо утгалтаал яаж итл найзуудтайгаа гүйж хөөцөлдөд нийл шороо болдог гэсэн. За ёо. Тэгсэн чи одоо би энэ чи юу вэ? Бараг 8 жилийн дараа анх удаа ирж байгаа штэ манайхаа. 8 жилийн дараа өссөн газраа ирлээ. Одоо энэ миний ордог гэсэн дэлгүүр. Энэ дэлгүүрийг хартаа. Ийшээ ч гэсэн мөнгө цуглуулал ороод эдээд яж дандаа гой юм ирдэг гэсэн. За тэд захын яг өөдөөс харсан тэгсэн ирнэл ийшээ байн горж юм авдаг гэсэн. За энэ болохоор тухайн үед энэ зах надад амар том санагддаг байсан. Би нөгөө бага хасаа маш их мөнгө цуглуулдаг гэсэн байхгүй. Энэ зах руу ороод нэг юм тоочгол чинь тэр үед яг нэг чихвчтэй FM модонд орж ирсэн заяа. Тэгээд тэр чихвчтэй FM ахманд л тухайн үед хийдсэн бэ. 1500 1000 байсан болов. Тэгээ санагдаад тахын. Тэгээ надад амар их мөнгө санагдчихсан. За 3000 цангач байсан. За 5000 дотор байсан байх заяа. Тэгээд надад амар их мөнгө санагддаг байсан. Тэгээд хурааж жагаад ийшээ орж аваад нэг FM гарч яхад нь аваад тэгээ FM-ээр чинь нөгөө рандом дуу муу явдсан штэ. Тэгээд тийм дуу муу сонсчоод яг энэ гэрийнхаа энэ өгсдөг рүү амар аз жаргалтай энийгэл явж исэн. Тэгээд тэрийг би бараг сар гараа хэрэгэлсэн. Тэгээд яг яаж алга болсныг нь бол санахгүй байна. Энэ араа юу вэ? Зам тавьсан биз дээ. Ийм зам байна. Тийм зам тавьчих. Хөгжөөл байгаа юм байна. За одоо энэ та нар энэ хашаагаар зөө. Энчнээс би нүүрс авдаг гэсэн. За. Тэгээ нүүрс аваад хөөхий ээжтэйгээ орой нүүрсэнд яваад тэгээд яг энэ булан дээр амардаг. Тэгээ ер нь бол дандаа шүн нүүрсэнд явдаг гэсэн. Яагаад гэвэл 10 жилийн хүүхэд болохоор нүүрсэнд яваад эмэгтэй хүүхэд тэгээ нүүрсэнд явахаас амар ичдэг байсан. Одоо бодоод ханд одоо юундаа ч ичхий. Зүгээр миний ичдэг байсан зүйл нь болохоор нүүрс авж байгаадаа би ерөөсөө ичдэг байсан байхгүй юу. Гол нь би амар жижигэн. Тэг хүмүүс намайг хүнд литрийн ус мус бариад тийм том шуута нүүрс өргөө явж яхад намайг хараад шоолох вэ гэж би амар хичдэг байсан. Тэг юм жижиг юм байж яаж энийгээ даадаг байна. Зайнаа ч юм уу те. Тэгээд амар хичдэг байсан учраас би ер нь айгүй нуугдмал нүүрсэнд яваад айгүй нуугдмал усанд явдаг гэсэн. Ёо тэр нүүрс чинь бараг юу 15 20 кг байсан шүү. Тэгсэн чи одоо би бараг 5 кг-ыг ч даахгүй. За юу вэ? Өстө нас залуу цус шингэн байжээ guys. За одоо энэ манай гэрийн юу? Одоо юм 2 зам байгаа заяа. Ийшээгээ хайл байна. Ёо юм олж харахалцсан маш. За ийшээгээ энэ болохоор цаашаа $10 давдаг. Энэ хоёр гудам хоёулаа хайлаас руу давдаг. Тэгээ би энүүгээр ер нь бол алхан тэр нэг хүн харагдаж байна уу та нарт? Би яг 750 гэхээр яг тэрэн дээр гарч идэг заяа. Хичээл 8-аас ордог. Тэгэл би бүр энчнээсээ энэ үртэл ингээл гүүгээл хүлс баасаа гойжуулаад хичээлдээ ихэвчлэн хоцордог байсан. Яагаад ч мэдгүй цагаа зохицуулсан ч хоцордог. За энэ болохоор манай гэрийн дов дош байна. Ийшээ явна хідүүлээ. Энэ дээр бас цемтлсэн байна. Гэтэ намайг аль нүхээс өмнө жоохон цемт байсан л да. Би одоо айгүй муухай болсон байна өө зам нь. За ингэж дэше өгснөө.
Ёо. Би одоо хагалж шít guys. Тухайн үедээ яаж явдаг байсан бэ? За одоо энийг хараа. Одоо би худгаа тайлбарлая заяа. Энэ тэр нэг цэнхэр дээвэрт юм харагдаж байна уу? Тэр цэнхэр дээврээр ингээд цаашаа яваа тойроод ер нь бол энэний арталт манай худаг байгаа. Тэг би энэчнээс 10 тариж 20 биш баха. 20 литрийг би ганцаараа даахгүй баха. 15 литрийг 2 сав заяа цэнхэр өнгөтэйсэн. Тэрүүгээр өргөө тэнд нэг амраад, энд нэг амраад, энд нэг амардаг байсан. Ёо. Одоо бодоод тахад би бас усанд явах гэж айгүй хэцүү явнаа. Бас л адилхан шалтгаанаар ер нь бол жижигхэн болохоор яаж даад юм аа гэл. Тэгээ найзуудтайгаа бол 20 литрээр явчихна. Өөрөө болохоор 15 литрээр арай ч юу гэж амарч явдаг байж үлээ. Тэгээ одоо бодоход нэр үнэхээр хүчтэй байсан байна. За тэгээд ёо энэ нараа гэртээ ирж байна. Бүгд яг хэвээрээ тхүү. Юу ч өөрчлөгдөг байна. Энд нэг камацтай ах байдаг байсан. Тэнд манай багш их байдаг байсан. Өөр анги даасан багш биш л дээ. Тэгээд энд ийм айл. Ёо би ийшээ ч юм уу. Хэвээ найзуудтайгаа гүйдэг байсан гэж боддоо нэг хүнд зүн гүйчээ. Тэгсэн чи одоо амар хөнгөн юм барьчаал аахилж углал явж өгч. За одоо та нар миний хамгийн их айдаг тэгсээр нэ бас ер нь л хамгийн их айдаг хэсэг рүү очих чинь хэдүүлээ. Би иш өдөр болгоо баг манд ёо амьсгаатай тэнэ. Ёо би иш баг өдөр болгон ман тарин уушаал бурхан минь за гэртээ оройдод ирэхчүүд би ерөөсө гэртээ ордгүй байсан. Яг энэ гудамд ингээ хүн хүлээгээ суучдаг гэсэн. За хажуу доод айлынхаа хүнийг юм уу? Ер нь таньдаг үнэл хүлээдэг гэсэн. Танихгүй хүн дээрээс ордгүй байсан. Яагаад вэ гэхээр ер нь бол бодлогоор ярих юм бол энэ их шуналтай айл, энэ их шуналтай айл гэж одоо бодож болно. Яагаад вэ гэхээр ер нь бол газрын зохион байгуулалтанд хизээж энэ шонгийн модтой зэрэгцүүлж юм юу муу хашаа машаа авах сүм байлээ штэ. Тэгээд ингээ хэрвээ цаана найлаа бол гарцыг нь хааж ингэж тавьж болохгүй. Тэгэхээр манайх машинч орохгүй. Ер нь тэрэгч ордгүй байсан. За ядаргаатай. Тэгээ ер нь бол энэ хоёр айл би жоохон дургүй байсан. Жоохон амраатай. Жоохон амарна. Энд байна. Ичи энэ камер. Oh my baby. Энэ ингэ тавихаар хөдлөөд унцаа би хөлийг авахгүй юм шүү дээ. За жоохон амарчиг гэж утсан юм аа. Одоо харуулъя. Ер нь бол хүн их явахаа болсон байна. Тийм болохоор ийм амар зэрлэг ургасан байна. За энэ зэрлгүүдийг би бол цэвэрлэж ер нь гудмаа амар цэвэрхэн байлгадаг байсан. Одоо хүн амьдрахгүй байгаа болохоор нохой явах үү. За шавж мэвж явах үү. Өстө амар зөрөгтэй үлдээж байна юу вэ? Юу вэ? Өстө кинон дээр гардаг амар өндөр сүдэр биш ээ өвс ногоо байдаг да бис амар зөрөгтэй үлдээж шүү юу вэ? Арайч би гудмаа юм байлгадгүй байсан. Арайч тий. За тэгсэн чинь би хашаа яаж онголохоо бас мэдэхгүй байна. За энэ цорхоогоор багтахоо би. Goodness. Энэ нөхөр би багтах болоо. Ээжи. Ёо. Толгой ордог дээрээ гацчих штэ. Би ороод гоё дээрээсээ юу хардаг байсан аа. Харуулмарах. Хашаа тавах уу? Яах уу? Манайхаа гэж. За өөр орох юм байна уу харъя л та. За энэ би угаасаа багтахгүй юм байна. Яах уу? За эргээд уулзъя. Яа, нэг ууланд алхацсан юм шиг гоё боллоо. Ууланд алхацсан юм шиг гоё боллоо. За тэгээд шүн бол энэчнээс хот бүр үнэхээр гоё харагддаг. Тэгээд манай гэр бол яг энэ урталд байсан учраас одоо би энэ зогсож байгаа энэ газараа сууж агаад шүн манай ээж нөгөө орой ирдэг гэсэн аахгүй юу? Тэгээд нэг 8 9 жоохон гэгээд тасрах алдад ирнэ. Тэгэхээр манай ээж бас яг саяны гудмаар гарч ирдэг гэсэн. Тэгээд би эртэл нь ер нь бол гэрийнхэн гадаа ээжигээ харуулдаж
За их ч мэгчигээ харуулдаж ер нь байнга ингэж суудаг байсан. Тэгээс суухтаа би дандаа тэмдэглэлийн дэвтэр хөтлөөд тэгээ ер нь бол ирээдүйд би бараг тэнд амьдардаг хүн болно. Тэгнь одоо миний ажил тэнд байна. Би өдөртөө ингэж явдаг болно гэд айгүй олон гой юмнуудыг ингээ мөрөөддөг байсан. Манифест юм да одоогийнхоор тий. Тэгээ би мөрөөдөлтөө яг ингээ хилчээ 70 тухамсартаа ингээ суулгах штеп ер нь байнга ярихгүй ч гэсэн ер нь тэгэндээ гэдгсэн. Тэгээ одоо би тэмдэглэлийн дэвтэр мэвтрээ харахаар ер нь миний мөрөөдөж исэн бараг бүх юмнууд биелсэн. Нэг гой байшингийнхаа дээвэр дээр сууж байгаа юм шиг хэдүүлээ бичлэг их үү. За унаад өчөхгүй байх үү. 100 савынхаа юмыг хийх гэж байгаад уунж мунаад бэртэж мэртээд имлэгт гарах уу. Ээжээ. За тэгтээ унах юм шиг байгаа. Унахгүй ч юм уу. Йой, за унсангүй. Гахалтай. За одоо цүнхээ талий заяа. Манай артлал байж лээ. За ер нь бол ингэж суусан байна. Тэгээд би угаасаа бэлтгэлтэй ирсэн учраас за камера ингэ тавихаар надад юус юу ч харагдахгүй маа. Доороос бичгээр одоо амар таран гарна да гэж. За. Тэгээ би өөрийгөө ямар гарч байгаа мэдэхгүй байна манайхаа. Тэгээ ямар ч лээсэн маш их баярлаа. Та нарын хүчээр би юм subscribe silver button авлаа ёо. Би өөрийгөө хизээч юм 100k саб хүрээд ийм баатан хүртэл аавна гэж юусоо бодож байгаагүй. Өөрийгөө гой гарч байгаа л гэж найдаа да. Үнэхээр тарган гарч ивэл хулданчин бас хичээгээ турах гэж байгаа шүү. Гэтэ энийг би яаж онгойлохоо мэдэхгүй байна. Түлхүүрээр онгойлох гэж үзье. Цаасны утлага авч гар. Цан. Ёо за. За хоолон болож яах вэ? Яна яаж задлт юм бэ? Ингэж юм штий. Ямар гоё юм одоо энэ цаанд байгаагийн удаа ёо. Ёо, уйлах гэдэг юм. Ийм хөөрхөн юм ирдэм байна. Энд дээр congratulations on your subscriber milestone. We are honored to take part in recognizing your achievement and want your experience to be exceptional. This award was inspected and packaged with great care by Rick. За. Энэ болохоор YouTube creator-ийн захирал юм шиг байна юм. За. Энэ дээр нь болохоор энэ хараа. Яа гоё вэ. Do you remember your first subscriber? Yes. Надаа одоо хүртэл скриншот байгаа гэж найдаж байна. Эсвэл би өөрөө ч байлуу. Your 100 on your 1000 subscriber gine. Wow, chances are you do, and we know that you will definitely remember your 100,000 subscriber. Your fans may have found you while oh my god, goodness. Neil Mohan YouTube-ийн CEO-гийн гарын үсгтэй юм байна. Ёо, за баярлалаа. Энийг түрээшээ тавьчих. Ийм юмнуудтай wow. Wow, энэ селфи тэгтэйгээ хүртэл ирдэм байх манайхаа. Ёо. Энийг хардаа. Oh my goodness. Ёо. За ээж би одоо яг өөдөөсөө харуулад бичээд энэ хайрцаган дээрээ тавина. За салхи минь бити миний камерыг унгаагаарай гууж шүү. Энэ хараа. Ёо. За би бас хамаагүй хөдлөж болохгүй мэн камер маань унах нэ. Хүлээ авчраагүй лээ. Ёо. За. Энэ хараа. Ёо, за би хитэн ч удаа харуулж удаа. Ёо. Ингэнэ. Presented to Miss Holland for passing 100,000 subscribers. YouTube. Wow. Ёо. Тэгээ би ер нь бол ингээд өссөн газраа ирээд тэгээд нөгөө амар олон зүйлийн дараах энэ дэр шумал хацчихжээ. Амар олон зүйлийн дараах энэ бүхнийг даван туулаад тэгээд ер нь мэдхгүй ингээд 100k саб авсан чинь гоё идэм ээ. Тэгээ энэ зүгээр ингээд YouTube-аас энэ 100k саб авсандаа биш л дээ. Хэдийгээр энэ чинь ингээд миний нэрийг бичсэн байгаа ч гэсэн бүхэл бүтэн 100,000 намайг сонсдог хүмүүс маань subscribe дарсны хүчинд одоо энийг авч байгаа шүү дээ, тий. Тэгээ хэдий ингээд нэг нэр байгаа ч гэсэн энэ дотроос ингээд ер нь та эдийн саб дарсан хүмүүс маань
бөөнөрөө байгаа шүү гэдгийг ер нь битгий мартаарэ. Тэгээд тэрний хүчинд хэдүүлээ хамтдаа юм 100,000 subscribe орсон байна. Яа тэгтээ амар доглоод байна. Тэг би яагаад ер нь ингээд YouTube-ийн 100k сабыг ер нь бол офстой ч юм уу ингээд гой задлж болох л байсан. Тэг яагаад энэ бүгдийг хийж задлж байгаа вэ гэхээр би нөгөө нэг задлж байгаа вэ гэхээр миний дотор байдаг нэг итгэл үнэмшлээдэг аахгүй бүх юм боломжтой. Миний юм хийслээ. Бүх юм хүний амьдралд ингээ бүх юм боломжтой байдаг. Чи хаанаас ихэлсэн, ямар гаралтай, юу хийдэг, яадаг, ийдэг гэд хинч байлаа гэсэнтэй ингээ бүх юм ер нь бол ингээ хүний амьдралд боломжтой байдаг хамгийн гол нь одоо хизээж бүх зүйлийг туршиж үзэх тэр оролдлогоо мартаж болохгүй. Миний одоо жишээ нь хамгийн жанжин шугамын үг бол ерөөсөө л оролдлого сайд оройтно гэдэг ийм үг гэдэг. Тэгээ би энийг ер нь бол байнга хэлдэг, байнга өөртөө сануулдаг. Тийм болохоор би маш олон зүйлүүдийг оролдож үздэг. Тэгээд ялангуяа энэ гэрлийн чийднийг зохиосон хүн хүртэлтэй хэдэн зуун удаа ингээл гэрлийн чийдing ингээд зохион бүтээгээд ерөөсөө хийж чадахгүй байсан. Тэгээ хүмүүс чи одоо болооч гэж тэгж хэлсэн байдаг штеп. Би энийг хийж болохгүй гэсэн 1000 арга ч илүү те хийж болохгүй гэсэн 1000 аргыг нь оролдоод туршсан. Одоо хийж болох нэг аргыг олчвол минийх ер нь бол боллоо гэж хэлж исэн. Тэгэхээр тийм амар гоё өөдрөг үзэлтэй ер нь бол амьдралд хандаарай. Тэгээд намайг шагнаж subscribe дарсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд хулна нь нэг л өдөр ингээд 7 хоногт айгүй гоё олон дугааруудыг оруулдаг. Та нартайгаа ойрхон уулздаг болноо. Тэгээд ер нь бол нэг тийм байгаа. Одоохондоо бол нэг айхтар бичлэг хийх боломж болцоо маань айгүй байгаа. Гэхдээ ямар ч лээсэн бүр таг алга болохгүй боломжоор айгүй гоё сонссон сонирхолтой зүйлүүдэд та нарт хүргэсээр авах болно. Тэгээд хулантайгаа хамт ирсэн та нартаа маш их баярлалаа ёо. Би ч өөрийгөө ямар гарч байгаа гэсэн мэддэг юм алгаа. Anyways ямар гоё юм бэ. Би одоо саяны салфетик байсан шүү дээ. Тэр салфетикийг нь офс дээр орчиж байгаад энийг бүр маш гоё өнгөлж байгаад хадна. Тэгээд би офс гоё төгчүүлэхээр энийг бүр үнэхээр гоё байрлуулнаа. Вау. Надаа үнэхээр таалагдчихээн. Энд ингээ бүр юм толтойгоо юм байна. Та нар энийг хардаа. Энэ тойл нь бүр тунгалаг заяа. Би зүгээр өөрийгөө ингээл толинд орж штэ ёо. Энэ зорилго нь тийм бахтай ингээд нэг юм өөрийгөө хараад тоглож байгаа нэг тиймэрхүү утгатай бах те. Ёо ямар гоё юм бэ. Ёо ямар гоё юм бэ. Ёо саяхан л нэг 8-9 настай ингээл байдаг байсан бол та нар ингээд бас нэг юм төрсэн газар мазраа ч юм уу очихоор бас нэг юм гоё мэдрэмж төрдөг бах те. Нэг тийм тайван, амгалан нэг тийм гоё. Надаа одоо яг тийм байна. Тэгээ бас хэдэн жилийн дараа те хүүхдүүд маань том болоод бас манай ээж нэрээ хаан төрж өссөн болоо юу хийдэг байсан болоо гэвэл миний саяны хийсэн бичлэг жоохон ч гэсэн тус болно гэдэгт итгэлтэй байна. Итгэлтэй одоо ингэ солиороо жоохон ч гэсэн октодд маань ингээд төсөөлөл болно гэдэгт итгэж гэн. Тэгээд ямар ч лээсэн үнэхээр гоё өнөө. Тэгэхээр би сая ирж байхдаа шумуул мууланд хазуулчих шиг боллоо. За ямар ч лээсэн өнөөдрийн даалгавар биелэгдлээ. Амжилт манайхаа ингээд дараагийн гоё бичлэгүүдээр уулзтлаа. Түр баяртай. Тэгээд энэ үртэл замыг маань хамтдаа туулаад хідүүлээ. Ямар ч лээсэн Silver Button-а задлаа. Ёо за тэгээ хурдан эдитлээд оруулна. Бүгдээрэнд нь хайртай шүү. Маш их хайртай шүү. За тэгээ дараагийн гоё бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. За тэгээд угаасаа бичлэг дуусгадаг хүмүүс л мэдж байгаа те. Яадаг үлээ. Дуустал нь үзсэн шүү хулаа ингээд лайка дарахаа битгий мартаарай.